Сар шинийн баяр төгсөнтэй холбоотойгоор зах худалдааны төв, валют солилцооны цэгүүдэд бэлгэнд барих шинэ мөнгө солих нэрээр мөнгө худалдаалах бизнес дэлгэрдэг. Өөрөөр хэлбэл мөнгөнд дэвсгэртийг шинээр солихдоо тодорхой хэмжээний ашиг нэмж иргэдэд худалдаалж байгаа юм. Харин энэ жилийн тухайд бүх арилжааны банкны салбарууд ямар нэгэн төлбөр суудахгүйгээр шинэ мөнгөнд дэвсгэртийг иргэдэд сольж өгч эхэлжээ. За би хэлээд байгаа. Зах дээр change одоо нарны титэм одоо юу гэдгийг те валютын зах дээр шинэ мөнгө зараад байна л гэдэг нь. Тэр хүмүүс өөрсдөө тэр шинэ мөнгийг банкн дээр очил 10 минут очрлол авч байгаа шүү дээ. Байна шүү дээ. Чөлөөтэй. Одоо бүх банкны салбаруудаар бүх дэвсгэртүүдийг шинээр ингээ гаргацсан байж байна. Зөвхөн сар шиндэ зориулаад. Тэгээд хөдөө орон нутгийн аймагуд бас бүгдээрээ гаргацсан байж байна. Тэр чөлөөтэй. Ерөөсөө заавал тэн дээр очиж илүү өнөр тэгж худалдаж авах явдал хаалга. Зах худалдааны төв, валют арилжааны цэгүүдэд хэрэглээнд байгаа мөнгөнд дэвсгэртийг шинэ мөнгөөр солих нэрээр ашиг онжоо олох нь хууль бус үйлдэл гэдэг Монгол банкны мөнгөнд дэвсгэрт үнд зүйлсийн газрын дарга анхаарууллаа. Үндэсний мөнгөнд нэмдэгтээ зарж байгаа юм чи бас л хариуцлага тооцсон шүү дээ. Тэр чи ямар бараа өмд готл юм уу? Үндэсний мөнгөнд нэмдэгдэж шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ мөнгөнд нэмдэгтээ хайрлахын оронд одоо ингээл шууд мөнгө нэмэл дамлал зараал ингэж нэгдэг ч бол хуулийн юу зөрчигчл асуух шүү дээ. Иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байна.